За сайн бацгаана уу? Өнөөдөр хэдүүлээ миний өмнө нь хийжсэн хайрын солилцоо болон миний алчиг өгöd гэсэн хоёр нэвтрүүлэг дээр жишээ аваад хайрын хэл гэж юу болох талаар ярилцсанаа. За тэгэхээр хайрын солилцоон дээр Наён нэг удаа ингэж хэлжсэн. Хийдүү бид хоёрын хооронд хайр байсаар байхад яагаад бид хоёр болохгүй байна вэ гэд. Үүний шалтгаан нь магадгүй тэр хоёрын хайрын хэл нь өөр өөр. Тэгэхээр хайрын 5 хэл байдаг. Хамгийн эхлээд үгээр хайрыг мэдэрдэг хүмүүс. Энэ нь өөрийг нь магтаж урамшуулах болон хайртай гэдгээ үгээр илэрхийлэхэд хайрыг маш ихээр мэдэрдэг хүмүүс гэсэн үг. Ингэхдээ шууд амаараа хэлсэн ч болно, эсвэл бичгэн хэлбэрээр мессеж явуулсан ч болно. Ядчил бэлэг өглөө гэхэд дээр нь өөрт нь зориулаад хідэн үг бичээд өгөхөд л зүгээр дан ганц бэлэг өгч байснаас илүү ихээр баярлнаа гэсэн үг. Хайрын солилцооны хувьд Наён маань энэ төрөлд хамаарна. Нэгдүгээр анги дээр Наён урьдчилсан ярилцлагын үеэр хэлсэн үг нь би хийдүг зүгээр л надад дургүй юм болов гэж боддог байсан. Би салан салах хүртлээр тэр үгийг сонсож чадаагүй. Намайг яагаад хайрладаг гэдгийг нь. Эндээс харах юм бол хийдүү Наёнд хайртай гэдгээ тийм ч их үгээр илэрхийлж байгаагүй бололтой. Наён ямар нэгэн алдаа гаргах болгоно хийдүү түүнийг нь загнаж шүүмжлэх зуршилтай. Жишээ 1. 17 дугаар анги дээр Наён цайгаа тийм их халуун байна гэж бодоогүй юм уу яасын уухтаа асгчдیں۔ Тэгтэл тэрийг нь хийдүү харангуйтаа санаа алдаад бохимдож эхэлнэ. Болгоомжтой байл да. Яачаад байгаа юм бэ гэж загнана. Жишээ 2. 19 дугаар анги дээр X-тэйгээ болцох болцооны үеэр хамтдаа кафе ороход ажилтан нь пицца гаргаж байдаг. Наён тэрийг нь харснаа биднийх юм уу гэд баярлаад асуухад ажилтан нь тийм ээ гэж хэлнэ. Тэгтэл хийдүү үгүй зураглаач нарынх яасан гэж бидэнд хийж өгч байдیں۔ Гэд загнахт нь Наён цэцлгүүлчихнэ. Энэ үед ажиглагч нар нь хүртэл гайхаад хэлнэ. Уг нь уурлах зүйл биш л юмсан. Тэгэж хэлэхгүй байсан ч болно штэ. Өөр зүйл дээр уурлаж болохч пиццан дээр яагаад уурсныг ойлгохгүй. За тэгтэл бас болоогүй. Ширээн дээр сууснаа хийдүүг уучлалт гуйхан болоо гэсэн чинь Наёныг дахиад нэг бодоод үзвэл уурлахгүй байж ч болно штэ гэж хэлдэг. Гэхдээ энэ үгийг харин ч өөрт нь л хэлмээр байна. Дахиад нэг бодоод үзвэл пиццан дээр уурлахгүй байсан ч болно. За энэ мэдчлэн Наёны бодолд нь намайг ингэж их үдсэн яддаг юм байж яагаад надтай үерхдэг юм болоо гэж маш их гайхдаг. Нэвтрүүлэгт орсны дараагаар Наёны сэтгэлийг татсан хүн бол Гюми. Яагаад Гюминд татагдсан бэ гэхээр Наёныг өөрийнх нь хайрын хэлээр хайрладаг. Түүнийг зэмлэж буруутгадаг. Харин ч үргэлж магтаж урамшуулж сайхан үгс хэлж өгдөг. Жишээ авах юм бол 7 дугаар анги дээр Гюмийн Наёнтай болсныхоо дараа Наён Гюминий машинд эрзэнэн чихэр идэж байгаад санамсаргүйгээр энэ тэнд унгаагаад үлдээч гсэн байсныг нь Гюмийн дараа нь хараад Наёныг маш ихээр өхөрцөн. Арийнхын суудал дээр ганц нэг ширхэг. Суудлынхын доор дахиад хэдэн ширхэг. Бүр аюулгүй өмснийх нь нүхэнд нь хүртэл нэг ширхэг орчихсон байсныг нь хараад Наёныг игдүүтэй санагцсан гэж хэлсэн. Харин энэ үйл явдал дээр Гюминий оронд хийдүү байсан бол машиныг нь заавар болчихлаа гэд шууд л уурн хүрхэсэн. Хийдүүг уурлах байсан гэд баттай хэлсэн шалтгаан маань болохоор төгсөөлийн анги дээр Наён хийдүүг хөргөж өгнө гэж мдээгүй байж байгаад хийдүүг суухыг нь мэдэнгүүтээ Наён шууд л машин доторх хогнуудаа цэвэрлэж эхэлдгээс нь харахад л тэгж бодсон. Нэг эмэгтэйн үйлдэлийг хоёр өөр эрэгтэй өөр өнцгөр харж байна л та. За дараа нь хоёрт нь хэн нэгэн өөрт нь туслах юм уу өөрийг нь халамжлах үед хайрыг мэдэрдэг хүмүүс. Өмнөх удаад үгээр хайрыг мэдэрдэг хүмүүс байсан бол энэ удаад үйлдэлээр хайрыг мэдэрдэг хүмүүсээ гэсэн үг. За энэ ангилалд харин хийдүү маань хамаарна. Энэ бичлэгийг хийхийн тулд өмнөх бичлэг дээр хийдүүг жаахан муу хүн шиг болгоод үлдээж гисэн байсан л та. Гэхдээ одоо тайлбарлаж өгнө. Дээр авсан нэгдэх жишээ рүүгээ буцаж очив. Хийдүү хідээ цай асгасан гээд Наёныг загнаж байгаач суудлаасаа босоод салфетыг авчирч ирээд асгасан цайг нь арчиж өгдөг. Энэ бол хийдүүгийн хайраа илэрхийлж байгаа хайрын хэлнэ. Хайртай хүндээ туслаж халамжилж хайраа илэрхийлдэг. Дахиад хоёр дахь жишээ рүүгээ буцаад очих юм бол пиццанаас болж муудалцаж хэрэлцэн ч гэсэн хийдүү Наёныг нэмгэн хувцалсан байхыг нь анзаараад даарч хуйдэ гэж санаан зовоод өөрийнхөө санаачлагаар машинаасаа нөмрөх зүйл авчирч өгдөг. Хийдүү Наёнд туслаж халамжилснараа
хайраа илэрхийлж байна гэдэг чинь эсвэргээрээ хийдүүд өөрт нь хэн нэгэн туслаж халамжилбал хайрлуулж байгаагаар мэдэрнэ гэсэн үг. Наяны хувьд гэвэл нэвтрүүлэгт эхний ангиасаа л орж ирсэн. Харин хийдүүгийн хувьд 8 дугаар ангиас орж ирсэн л дээ, хоцорч орж ирсэн гэсэн үг. Нэвтрүүлгийн дундуур орж ирэх үед мэдээж тухгүй юу санагдана да. Бүгд л хоорондоо аль хэдийн дотн болчихсон. Харин өөрөө ганцаараа гадны хүн шиг санагдаад тэгээд хийдүү орж ирсэн 2 дахь өдрөө Наянд гомдлтын. Хийдүү шоуны дундаас орж ирсэн болохоор баг зэрэг түшиж тулж болохоор найдаж болох хүн нь ганцхан Наян. Тиймээс орчиндөө тасаж өгөхгүй тухгүй байх үед нь Наяныг жаахан ч болов өөрийг нь анхаарад жаахан ч гэсэн туслаад өгөөсэй гэж хүссэн болохоро Наянд гомдсон юм шиг л байна. Тухайн хүнийг өөрийнх нь хайрыг хэлээр хайрлахгүй болвол гомдно, шархлана, магадгүй өөрт нь бүр хайргүй байна ч гэж бодож магадгүй. Хайрын хилэн адилхан хосууд бол маш азтай. Харин хайрын хилэн зөрүүтэй хосуудын хувьд жаахан хичээл зүтгэл гаргах хэрэгтэй л гэсэн үг. За энэ төрлийн хүмүүсийг хайрлаа гэх юм бол 365 хоногт ганцхан л удаа төрсөн өдрөөр нь 17 сая төгрөгийн 247 ширхэг сарнай бэлгэлж байхын оронд нэг ширхгээр нь 247 өдөр тараагаад өгчих юм бол илүү дээр. Хүнд юу н ганцхан л хайрын хил байна гэсэн байхгүй л дээ. Гэхдээ ихэнхдээ хүмүүст 5-аас 2 нь л нөгөө 3-аасаа илүү чухал байдаг. Хийдүүгийн хувьд үйлдэлээс гадна бэлэг өгч бас хайраа илэрхийлдэг юм шиг санагдсан. Хэддгээр анги дээрэж билээ дээ. Наяныг өрөөндөө байхгүй гайгуур нь хийдүү орж ирээд орон дээр нь чихэр тавьчаад яваад өгдөг. За хосуудын хайрын хилийг энэ хүргээд дуусгая. Өнөөдөр ярих бас нэг чухал зүйл гэвэл хүүхдүүд ч бас адилхан хайрын хилтэй. Тийм болохоор үлдсэн 2 хайрын хилийг миний алчиг өгöd гэсэн нэвтрүүлэг дээр жишээ авч тайлбарлая. За дөрөвт нь хамтдаа чанартай цаг өнгөрүүлснээр хайрыг мэдэрдэг хүмүүс. Энэ нь зөвхөн хамтдаа байхад л болчихлоо гэсэн үг биш л дээ. Хамт байсан ч нөгөө хүндээ бүрэн анхаарахгүйгээр уцаа оролдоод байх ч юм уу тэгвэл болохгүй л гэсэн үг. 4-р анги дээр гардгийн 7 хүүхэдтэй айл байна. Том хүүгээс нь нэвтрүүлгийн багийнхан аав ээж хоёрт чинь юу хамгийн чухал вэ гэхэд мөнгө гэж хэлнэ. Учир нь том хүн дүүтэйгээ муудалцахад аав нь том хүүдээ халаасны мөнгө өгөө. Дүүгээсээ уучлалт гуйчхаа гэж хэлдэг. Аав нь 2 хүүхдийнхээ сэтгэлийг сонсохын оронд асуудлыг мөнгөөр шийдэх гээд байгаас нь харах юм бол хүн ингэж бодох нь аргагүй. Гэхдээ аавынх нь хувьд 7 хүүхэд өсгөх хэрэгтэй учраас маш их ажиллах шаардлагатай. Сүүлийн жилдэл гэхэд 365 хоногийн ганц ч өдөр ажиллаа тасаж үзээгүй гэсэн. Гэхдээ нөгөө талаар жилийн ганц ч өдөр бүтэн өдөр гэртээ байж хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлээгүй гэсэн үг. Энэ хүүгийн хайрын хил нь аав ээжтэйгээ хамтдаа чанартай цаг өнгөрүүлэх. Хүүгийн хэлснээр найзууд нь аав ээжтэйгээ хамтдаа их зугаалдаг. Харин өөрөө тэгж чаддгүй болохоор хайрлагдсан мэдрэмж авдаггүй. 친구들은 엄마 아빠랑 자주 놀러 가는데 나만 안 놀러 가서 서운해. 한 번도 없어. Хүүгээс нэвтрүүлгийн багийнхан чи том болоод ямар ав болох вэ гэхэд хүүхдүүдтэйгээ хамт зугаалдаг ав болно гэж хэлдэг. 놀러 가니까 Нэг зүйлийг нэмээд хэлэхэд энэ төрлийн хүмүүст тэмдэглэлт өдөр гэдэг бол маш чухал зүйл. Тийм болохоор тэмдэглэлт ямар нэгэн өдрийг нь мартах юм бол маш их гомдно гэсэн үг. За хамгийн сүүлд нь буюу 5-т нь биеэр хүрэлцэж хайрыг мэдэрдэг хүмүүс. 3 дугаар анги дээр гард юм л та. Нэг охиноос нэвтрүүлгийн багийнхан хизээ хамгийн аз жаргалтай байдаг вэ гэхэд өрөөндөө хөвтөж байхад аав орж ирээд тэврэхэд хамгийн аз жаргалтай байдгаа гэж хэлсэн. 방에 들어가서 제가 누워있으면 아빠가 이렇게 저를 안아줘요. Эсвэргээрээ аавыгаа намайг тэврээд өгөөч гэхэд нь хэцүү байна гэж хэлэхэд нь сэтгэл их муухай санагцсан гэж хэлсэн. 아빠는 제가 안아달라 하는데 아빠는 너무 힘들다고 해요. 아빠는 힘들어서 방에 들어간다라고 얘기할 때 기분이 잘 안 좋았어요. Хэрвээ хүүхэд биеэс зурах эсвэл хэвтэж байхад ирж наалдах, гүйж ирээд тэврэх гээд байдаг бол хүүхдийнтэй нь хайрын хил энэ ангиллын хайрын хилтэй байх магадлалтай. За энэхүү хайрын 5 хил маань дуслаа. Хосуудын хувьд гэх юм бол нэг нэгнийхээ хайрын хилийг тест бөглөөд мэдээд авчиж болно. Харин хүүхдүүдийн хувьд эцэг их нь асуулт асууснаар олж мэдэж болно. Асуухдаа дээрх 5 хайрын хилнээс 2-ыг нь сонгож аваад 2 сонголттой асуулт
асуулт асууна гэсэн үг. Жишээ нь ээж нь хичээлд чинь туслах уу? Эсвэл хамтдаа гарч нохоогоо салхилуулах уу? Аав нь дугуйг нь засахт чинь туслах уу? Эсвэл хамтдаа шинэ ном авахаар явах уу? Гэх мэтчлэн юу гэж хариулснуудыг нь тэмдэглэж авсаар байгаад 1 сарын дараа гихтэл хүүхдийн тань хайрын хэл юу вэ гэдг нь маш тодорхой гараад ирнэ. За ингээд өнөөдрийн бичлэг маань дуслаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.